Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар 2025 онд хүүхэд хайр ирээдүй инээмсэглэл шиг дулаан энэ үгсийн цаана эх орон хүн эрүүл аюулгүй нийгэм улс үндэстний оршин тогтнох их хүч агуулгадна. Энэ үдэснаг эрхэм зорилгоо болгон ажилдаг хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар 2025 онд түүхэн 100 жилийн ойгоо тэмдэглэж хүүхэд хайр ирээдүйрэн дор өнгөрсөн замналан дүгнэж өнөөгийн нийгмийн бодит хэрэгцээ хүүхэд гэр бүлийн өмнө тулгамдсан асуудлуудад бодлого шийдлэр хариулсан олон талт бүтээлч ажлыг санаачлан орон даяар хэрэгжүүлж зарим шинжилэл бодит үр дүн гэрхэмлсэн онцгой удаг учиртай жилийг ардаа үлдээлээ. 2025 оны төгсгөл ирж байна. Энэ жил бид маш завгүй, маш одоо ирч хүчтэй түүхэн 100 жилийн ойгоо тэмдэглэж энэ ойн хүрээнд бид ажиллаад өгнөж мөн шин зорилгоо тодорхойлж олон чухал асуудлуудыг бас хэлэлцэж олон чухал зорилтуудыг өмнөө тавьж одоо шин зүүн руугаа алхаж авах гэж байгаа ийм сайхан түүхэн цаг хугацаа байна. 100 жилийн байрын хорлыг яг одоо бүрийн ордноос улс орон даяар шууд хэмжүүлэн хүргэх гээд бэлэн болоод байна. Энэ арга хэмжээнд үеийн төлөөлөл хүүхдүүд хамтран оролцож өнгөрсөн өндөгнөж ирээдүйн төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн. Хүүхэд хамгаалал чухалч ерөнхий хувьд хүүхдийн хөгжлийн асуудал хамгийн ихэнд байх ёстой гэж би хувьдаа бодож байна. Монгол улсын ерөнхийлөгчийн мэдчилгээг боломжлолоо. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дахь хэсэгт гэр бүл эхнэрхээс хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж заасан нь Монгол төрийн бодлогын төвд хүүхэд гэр бүл байдгийн илэрхийлэл мөн болно. Агуу манай хүүхдийн байр агуу хөцтэй хэлэх мад. Хүүхдийн хөгжил хамгаалал нь хэлбэр төдий ойлголт биш. Өнөөдрийн Монгол Улсын засгийн газрын нэн тэргуунд тавьж байгаа хүүхдийн хөгжлийг хүний хөгжлийн мега төслийн суурь ажил болгон хэрэгжүүлэхээр бид зүтгэж байна. Хүүхэд хамгаалал бол хууль, тогтолцоо, хүний оролцоо юм. Өнгөрсөн хугацаанд 2 удаа Монгол Улсын ерөнхий сайдын ахалдаг хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдаж 7.8 тэрбум төгрөгийг төсвийн тодтголоор бид нар хасуулсан байгаа. Хүүхд хамгааллын тухай хуульд хүүхдийн одоо байгууллагын энэ асуудал нь бол хэмнэлтийн хуульд бол одоо хамаарахгүй маа гэдэг бид нар өөрсдөө хуулиа баталсан. Энэ тал дээр бас анхаарч өгөөч. 7.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хүүхдийн эрүүл мэнд, эмнэлэг, дэд бүтцэд чиглүүлэх шийдвэр гаргав. Энэ бол бодлого бодит ажил болж буйн тод жишээ юм. Гэхдээ бодлого зөвхөн насанд хүрэгчдийн шийдвэрээр хязгаарлагдах ёсгүй. Шин зуунд бид нар хүүхдүүдээ сонсож тэд нар биднээс юу хүсэж байгаа юм бэ гэдгийг сонссон ийм одоо том чуулганыг бид нар зохион байгууллаа. Хүүхэд хайр ирээдүй хүүхдийн үндэсний чуулганд 21 аймаг 330 сумын төлөөлөл болсон 800 хүүхэд Монгол улсын 1.3 сая хүүхдийн дуу хоолой төрийн ордонд миний эрүүл мэнд, миний боловсрол, миний амьдрах орчин, үе тэнгийн дээрлэхэлт, гадуурхалт, гэр бүл, сэтгэл зүйн эрүүл мэнд, цахим орчны тулгамдсан асуудлаар шийдвэр гаргагчдад санал зөвлөмж хүргэлээ. Энэ чуулганаас гарсан санал зөвлөмжийг Монгол Улсын засгийн газар ерөнхий сайд хэрэгжүүлэхээ амласан. Хүүхдийн дээд эрх ашгийг хөндөхгүй байж тэднэрт үргэлж ээлтэй шийдвэр гаргана гэдгийг хүлээн зөвшөөрсөн, үүрэг хүлээсэн Монгол Улсын засгийн газар юм. Хүүхдийн дуу хоолой зөвхөн сонсогдох бос шийдвэрт тусах ёстой. Альва бүх засаглалын үед хүүхдийн асуудлыг үргэлж нэгдүгээрт тавьж тэдний сайн сайхны төлөө бид нар ажиллах юм үүрэгтэй хүмүүс байгаа. Тэднэрт ямар эргэлзээ байгаа, тэднэрт ямар чадвар байгаа, тэднэрт ямар асуудал байгаа, тэднэрт ямар гарц шийдэл байгаа юм бэ гэдгээ ярилцлаа. Манай гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар Монгол Улсын ерөнхий сайдын ахалдаг хүүхдийн төлөө үндэсний зөвлөлтөөр хамтран 1 жилийн хугацаанд бид нар маш олон үр дүнтэй ажлуудыг хийж Монгол улсад хамгийн сайн хүний хөгжлийн бодлогын суурийг тавьж чадлаа гэж бид нар харж байна. 2025 онд хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын бодлого зөвхөн баримт бичигт үлдэлгүй. Шинжлэх ухаанд тулгуурласан хүүхэд бүртгэх хүрхүйц бүтээлч ажил бодит үйлдэлээр илэрхийлэгдсэн. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинжилсэн найруулгын хүрээнд Монгол улсын сум, хороо бүрд хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан 833 нийгмийн ажилтан ажиллаж эхэллээ. Ингэснээр далд хэлбэрийн хүчирхийллийг эрхлүүлэх, цаг алдалгүй шийдвэрлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар сайжирсан юм.
2025 онд нийгмийн ажилтан сэтгэл зүйч хүүхдийн эрхийн байцаагчдыг үе шаттай сургаж мэрэгшүүлснээр хүний хөгжлийн бодлогыг мэрэгчсэн боловсон хүчнээр дамжуулан оновчтой хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрдлээ. Хүүхэд амарч чөлөө цаг өнгөрөөж байгаа аливаа орчин аюулгүй хамгаалалттай байх ёстой. 2025 онд улсын хэмжээнд 60 гаруй хүүхдийн цусланд хяналт шалгалт хийж хүүхдэд ээлтэй дэмжигдсэн аюулгүй орчныг бүрдүүлэх санхүүжил, хөтөлбөр, бодлогоор хангах ажлыг эхлүүллээ. Эрүүл зөв дадал зуршилтай иргэнийг төлөвшүүлэх зорилгоор хүүхдийн марафон 2025 арга хэмжээг зохион байгуулж 8,000 хүүхэд идэвхтэй оролцлоо. Энэ бол зөвхөн спорт өдрлөг бус. Эрүүл амьдралын хэв маяг, аюулгүй орчны талаарх нэгдсэн ойлголтыг түгээсэн чухал алхам байлаа. Бүтээлч сэтгэлгээ, чөлөөт илэрхийлэл бол хүүхдийн сэтгэл зүйн дархлаа юм. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Kids Art Festival зохион байгуулснаар хүүхдийн дуу хоол, бүтээлч чадварыг дэмжих орон зай болж урлаг бол хүүхдийн хөгжлийн салшгүй хэсэг гэдгийг дахин нотолно. Монгол улс хүүхдийн эрхийг хамгаалах үйлсэд дэлхийдээ хамтран улам урагшилж байна. Хүүхэд гэр бүлийн хөгжил бол зөвхөн дотоод бодлого бус. Олон улсын хамтын ажиллагааны чухал чиглэл юм. 2025 онд Монголын хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенцэд нэгдсэний 35 жилийн дэлхийн зүүн олон улсын байгууллага Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэний 30 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа. Монголын хүүхдийн зөвлөлийн төлөөлөл хүүхэд хайр, ирээдүйн үндэсний чуулганаас гарсан санал зөвлөмжөө Монгол улсын ерөнхий сайд Зандан Шадар болон улсын их хурлын гишүүн гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Авбакир нарт гардуул. Арга хэмжээнд ЮНИСЕФ, Дэлхийн зүүн олон улсын байгууллага, Азийн хүүхдийн сан, нийгмийн хөгжилд хамтран ажиллах төрийн бус байгууллага, 25 улсын элчин төлөөлөгч, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчд оролцож Монголын хүүхдийн эрх хамгаалал, хөгжилд чиглэсэн хамтын ажиллагааг хэн түвшинд өргөжүүлэх санал зөвлөмжөө хуваалцлаа. Хүүхэд гэр бүл чиглэсэн бодлого бол зөвхөн нэг салбарын асуудал бус. Үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжил, ирээдүйн хувь заяаг тодорхойлох стратегийн шийдэл юм. Тиймээс хүүхэд гэр бүлийг хамгаалж, дэмжиж, хөгжүүлнэ гэдэг маргаашин Монгол улсыг бүтээх хамгийн чухал хөрөнгө оруулалт юм. 100 жилийн турш Монголын хүүхдийн байгууллага цаг үе бүртээ өөрийн үргийг гүйцэтгэж ирлээ. Нэг зууны түүх гэдэг зөвхөн өнгөрснийг дурсахын нэр биш. Энэ бол ирээдүгэ хэрхэн бүтээхээ дахин тодорхойлох хариуцлагатай мөч юм. Өнөөдрийн хүүхдүүд маань ирээдүйд ямар нэгэн хүсч мөрөөдөж байгаа юм. Түүнийг нь зөвхөн заа гэж хэлэх биш, хамгийн сайн үр дүнтэйгээр хэрэгжүүлэх ажил биднэрт үлдлээ. Биднэрт хийх ажил маш их байна. Монгол улсын маань хүүхэд болгон баяр хөөртэй байх болтугай, гэр бүл болгон амар амгалан байх болтугай, Монгол улс маань үрд хөгжин цэцгэлэх болтугай. Нийгмийн хамгийн эмзэг хэсгийг анхаарлын төвд байлгасан энэ үнэт үзэл баримтлал цаг үеийн сорил төврийг даван туулах хүч, итгэл найдварын гэрэл болсон байна. Зөв нийгэм, зөв иргэн, зөв хүмүүжсэн хүүхдийн хөгжлийн бодлогыг тодорхойлох их үе сэржийг үүрлэж дараагийн 100 жилийн түүхийг бичих хэн хуудас энэ мөчөөс эхлэн нэгдлээ. Чингисийн баярын мэнд хүргэе. Сіздергээ шанхаарсан даргаас байна. Буян Ноэл. Честито ново година. С новым годом. Акамешто амаретто. 새해 복 많이 받으세요. Happy New Year. Чингисийн мэнд хүргэе.